内政司法部长内容巴特，也是说了要保护我们外国人投资的正当权益，我们听了也很受鼓舞，也很感动。而且他还邀请我们去参加蒙古国的那个司法演讲。За та яагаад ямар учраас Монголд хөрөнгө оруулахаар болсон юм бэ ер нь? 我们当时是响应我们国家“一带一路”的号召走出去，说走出国门，所以我们就通过朋友介绍，在蒙古国投资一个钨矿，也是通过蒙古国的那个法律法规那个公开竞拍的这个矿。 Өөрийнхөө улсад биш өөр улсад өөр оронд хөрөнгө оруулах болсон байна. Тэгээд ийм эрсдэлтэй ажил хийж яагаад та мөнх төрөгдөг хүнд итгэж хөрөнгө оруулах болов? 当时这个矿是我们3个中国人全部投资的，当时我们说送他25%的干股，是蒙古头颅是矿上本地人，让他处理相关的蒙古相关的一些事务。这个矿买这个探矿权的钱都是我们3个中国人投资的。 За та тэгэхээр Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй уурхаад яг хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт хийвэ? Тэр хөрөнгийн их усүр нь юу байсан бэ? 我们当时也就是几个朋友筹到钱，投了那个10亿多蒙头去竞拍这个矿。我们的钱也就是通过贷款朋友借的。 Насаараа хураасан хөрөнгөө бүгдийг нь оруулаад найз төсөө зээл аваад ингээ хөрөнгө оруулж яхад итгэж хөрөнгө оруулсан тэр мөнх төрөгдөг хүн чинь таныг зайлсныг мэдээд таныг ямар мэдрэмж төрөв? Яг юу бодогдож байгаа вэ? 后来蒙古头颅我们开好了矿，现场做好了，蒙古头颅说这个矿一下子把那个法人全部转到他这里，说我们中国人没份，所以我们当时这个中国人也好气，也受不了，晚上睡觉都不好睡觉，后来我们就是由于疫情几年，我们一直在打官司打了3年。 За та ингээд залуус дуурь туснаа мэдмэгцээс Монголын одоо цагдаагийн байгууллага шүүхэн байгууллага тандаад 3 жилийн турш шийдвэж чадахгүй удсан байдаг. За тэгэхээр ингээд 3 жил сунжраа явж явахсан танд яг юу бодогдож байгаа юм ер нь? 就是疫情3年，我们也过不了蒙古，蒙古头颅就是还在开这个矿，我们打官司打了3年，一直打不下来，因为他矿在开，他有钱，他就有关系，这公检法他都有朋友有关系，所以这个结果迟迟没有下来。 3 жил гэдэг бол маш хурд хугацаа. Тэгээ энэ удаан хугацааны дараа одоо захиргааны иргэн шүүх үндэс шийдвэр гаргаад та бүхний хөрөнгө оруулсан уурхайг чинь буцааж өгөх шийдвэрийг 22-ны 1 сард гаргасан байна. Үүний дараа одоо Монголын цагдаа шүүх хуулийн байгууллагт итгэх таны итгэл өөрчлөгдөв. 通过这次中间人民法院把这个正确的判给我们，我们对蒙古的法律也很有信心，蒙古的法律也是公正的。 而且感受到蒙古国的那个投资环境也很好了，慢慢子也好，所以我们中国人在蒙古投资也更有信心了。内政司法部长内容巴特，也是说了要保护我们外国人投资的正当权益，我们听了也很受鼓舞，也很感动。而且他还邀请我们去参加蒙古国的那个司法演讲。 Энэ нөгөө хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сайжруулъя. Нөгөө хууль засгалдаг ийм төсөө бид нар сайжруулж ээж хөрөнгө оруулалтын орчин сайжрна гэдэг. За тэгэхээр юм бас одоо яг хэлж дуусаагүй байгаа. Улсын дээд шүүх та бүхний маргааныг эцэн шийдэж асуудал бас дуусна тийм ээ, нэг ойлгож байна та. 蒙古的投资环境也在变，我们相信，蒙古国最高法院一定会公正公平的对我们这个矿的权益做出判决。